Хишиг хятад хэлний бүрэн дунд сургууль өнөөдөр жилбэр уламжлал болгон явуулдаг намрын спортын наадмаа зохион байгууллаа. За тус сургууль нь 2000 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1-ээс 12 дугаар ангийн дунд 400 гаруй сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Хишиг хятад хэлний бүрэн дунд сургууль нь 2017 онд анхны төгсөлтөө хийснээс хойш энэ жил 10 дахь төгсөлтөө хийж байна. Төгсөгчдийн 99% нь гадаадын ихтэй сургуульд элсэн суралцаж төгсжээ. Зөвхөн гадаадын ихтэй сургууль гэлтгүү дотоодын сургуулиудад амжилттай суралцаж төгснө нь тус сургуулийн сургалтын чанартай холбоотой юм а. Мөн сурагчдынхаа эрүүл мэнд бие бэлтрийн хөгжлийг нэмэгдүүлэх үүднээс Хишиг хятад хэлний дунд сургууль нь жил болгон сурагчдынхаа дунд спортын наадмыг зохион байгуулдаг. За манай хятад хэлний Хишиг бүрэн дунд сургууль маань жил бүр уламжлал болон олимпийн гараа спортын наадмыг бага дунд ахлах насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг байгаа. Энэ үйл ажиллагаа маань хамгийн гол нь сурагчдын маань одоо спортоор хөгжих, дур сонирхлыг төрүүлэх, авиас чадварыг нээн хөгжүүлэх, амжилт бүтээлхэн замыг нээж өгөхгүйднээс бид нэр олимпийн гараа гэж ингэж сайхан спортын наадмаа хийдэг. Энэ удаа манай 1-ээс 8 дугаар ангийн бага дунд ангийн насны хүүхдүүд маань спортын наадмаа үндэсний цэцэрлэг төрөлнгийн энэ сайхан талбай дээр өргөжлүүлж байна. Манай ахлагийн сурагчид бол жил бүр одоо тэрэлжин үзэсгэлэн сайхан газар очиж байгалийн сайханд очиж олимпийн наадмаа хийгээд ирсэн байгаа. Ингээд өнөөдөр энэ спортын наадамд оролцож байгаа бүх сурагчид, багш нартаа спортын өндөр амжилтыг хүсье. Тус сургуулийн хувьд залуучуудын хүндийн үргэлтийн улсын шигшээ багийн тамирчин хүндийн үргэлт усан сэлэлтээр улсын болоод дүүргийн уралдаан тэмцээнээс медаль хүртэж байсан олон сурагчид байдаг байна. Сурагчид ч гэсэн спортын уралдаан тэмцээнд оролцохдоо баяртай урайлгахан оролцдог байна. Сайн байна уу? Батмөгийн бэлэгт очиж иргэдэг. Би Хишиг сургуулийн 7 ангийн сурагчаа. Би 1-р ангиас хойш Хишиг сургуульд одоо хүртэл суралцж байна. Манай сургууль нь жил болгон намрын спартакиадыг уламжлал болгоё гэдгээ. Манай ангийнхан түүнд идэвхтэй оролцоор ирсэн намрын спартакиад нь бидний хувьд хөсөө хүлээдэг нэг томоохон баяр юм а. Миний хувьд үндэсний бүх суума хүндийн өргөлтөөр оролцдог. Би түүнээс үндэсний бүхөө авраг олж байсан. Хишиг сургууль дүүргийн ангийн сурагч юм хангай. Энэ спортын наадамд оролцоод би маш их баяртай байна. Нийт найз нөхөд болон Хишиг сургуулийн бүх хүүхдүүдэд амжилт хүсье. Би Хишиг сургуульд сурдаг 20 ангийн сурагч Бэ Хөслөнгөө байна. Спортын наадамд оролцож байгаадаа баяртай байна. Цуг оролцож байгаа найзуудтай амжилт хүсье. Спортоор идэвхтэй хичээлдэг хүүхэд ихэнхдээ өндөр боловсрал эзэмшдэг нь судалгаагаар тогтоогджээ. Биеийн тамираар хичээллэж дасгал хийх болгонд хүний тарих эндорфин буюу баяр баясгалангийн давар ялгаруулдаг байна. Мөн дасгал хийж дууссаны дараа хүний бухимдал тайлагдаж, зан аш өөдрөг баяр баясгалантай болдог байна.